Сайн байцгаана уу? Та бүхэндээ бичлэгээ үзэж байгаа үеийн мэндийг Channel BMW цугийнхаа зүгээс хүргэж байна. За өнөөдөр та нартай Францыг айдас давтуулж, айрмыг хүртэл донслогож байсан нэгэн хүний тухай ярьж өгөхөөр бэлдсэн байна. За тэр хүн бол ахлагч Пьер Шанал гэдэг хүн байгаа. За нэгэн ярилцлагынхаа үеэр тэр ингэж хэлж байжээ. Би үнэхээр гин буруугүй байсан ч гэсэн намайг эцэст нь буруутай гэж яллах болно гэдэгт би итгэлтэй байна. Хэрв тийм зүйл тохиолдож намайг буруутай гэж шийдвэл би ямар ч байсан тэр даруй өөрийн амийг хөнөөнө. Шудраг осны өмнө зогсохоос илүү үхлийг сонгоно гэжээ. За энэ хэрэг болсон газар бол Мөрмөлөн Логрон хэмээх жижигхэн тосгон бөгөөд ойролцоогоор 5000 орчим хүн амтай ба Францын Марн мужид Ремс хотын өмнө зүгт байрладаг. 1982 оны 10 дугаар сарын сүүлээр Мали цэргийн баазын ойролцоо энэ 77 замын удаан хажууд байрлах Жустисийн толгод гэж нэрлэгддэг газар ан хийж авсан нэгэн анчин гинт эвгүй үнэр үнэртсэн юм байна. За тэгээд тэр үнэрийн зүг рүү ойртож очоод бут цүгийг нь сүхэж харахад доороос нь ялзарч эхэлсэн нэгэн залуугийн цогцос байхыг олж хардаг. За Мөрмөлөний цэргийн баазаас өмнө зүгт 60 км-ийн зайд нэг хүний амьгийн цогцос олдсон тухай мэдээ ирмэгц мөрдөн шалах баг газар дээр нь ирсэн байна. За цогцос дээшээ харсан хөлн зөрүүлдсэн байдалтай толгой болон биеийн дээд хэсэг нь аль хэдийн ялзарч эхэлсэн. За түүний дээр эргэн тойронд нь шавж авалтай дүүрэн байсан. Цогцыг бутны дунд хагас нуусан байдалтай орхисон мэт харагдсан ч за эргэн тойронд нь үхлийн шалтгааныг тайлбарлах ямар ч тодорхой уул мөр байхгүй, шарах болон буудуулсан шинж тэмдэг их хэмжээний цусч харагдахгүй байсан. За тиймээс яг юунаас болж нас барсныг тэр дорн тогтоох боломжгүй байсан ч энэ залуу гэмт хэргийн золиос болсон нь бол тодорхой байсан. За ингээд мөрдөн шалгах ажиллагааг Ремс хотын мөрдөн шалгах хэлтэст шилжүүлж мөрдөгчдийн хийх хамгийн эхний зүйл нь хохирогчийг хэн болохыг тогтоох байсан. Залуу Дженсен өмөөд мөн AC/DC Hard Rock хамтлагийн зурагтай подвалк өмссөн. За ямар ч иргэний үнэмлэх бичиг баримтгүй. Дээрээс нь цогцос муудсан байсан тул танихад хэцүү байсан ч нэг онцгой зүйл байсан нь түүний зүүн гарын шуун дээр нь загалмаан дүрстэй шивээс байсан. Цогцост задлан шинжилгээ хийхээр шүүх эмнэлэг рүү шилжүүлсэн байна. За харин шинжилгээний хариу хүлээх зуур мөрдөн байцаагчид шивээсний тухай мэдээлэл хин нэгэнд танигдаж хохирогчийн хэн болохыг тогтооход туслана гэж найдан орон нутгийн сонин хэвлэлд гэрч хайсан зар бол нийтлүүлдэг. За энэ арга үр дүнгөөгч зар нийтлэгдснээс 2 хоногийн дараа мөрдөгчд нэгэн утасны дуудлага хүлээн авдаг. Утасны цаанаас өөрийгөө Катрин гэж танилцуулсан нэгэн эмэгтэй ярьсан. Сайн байна уу? Сонин дээр гарсан шивээс болон подвалкны зарын дагуу ярьж байна. За миний бодлоор тэр миний дүү юм шиг байна гэж хэлсэн байна. Гэсэн ч мөрдөгчд яаравчлан дүгнэлт хийхийг хүсээгүй. За тэд Катрин гэх эмэгтэй болон түүний эгч Мари Одил нарыг ирж подвалкийг таних баталгаажуулаач гэж хүссэн байна. Тэр хоёр эмэгтэй хувцсыг харангуйтаа л ямар ч эргэлзээгүйгээр тэдний дүү Оливерийн өмсдөг байсан подвалк мөн гэж баталсан байна. Энэ мөч тэдний хувьд ямар аимшигтэй цохилт болсон нь бол ойлгомжтой. За Катрин тэр үед жирэмсэн байсан бөгөөд энэ зочирлоосоо болж төрөх хугацаанаас өмнө төрсөн юм байна. Ингээд анчны олсон шивээстэй залуугийн цогцос эцэст нь нэртэй болж түүнийг Оливер Донер гэдэг байсан байна. За тэр 1982 оны 2 дугаар сарын 2-нд Мөрмөлөн Логрон дахь 4-р хороо руу татагдан цэргийн албагахаар очсон байж. Оливер 19 настай байсан бөгөөд энгийн маш даруухан, жирийн ажилчин гэр бүлээс гаралтай, тэр өөртөө итгэл муутай, жоохон эв хавгүй хүмүүсийн дунд тийм ч нээлттэй биш нэгэн байсан. Ээж нь нас барснаас хойш Оливер бараг ямар ч санхүүгийн дэмжлэггүй, жинхэнэ найз нөхөд ч бараг байхгүй, за мөн найз бүсгүйтэй байсан тухай мэдээлэлч байгаагүй юм байна. За мөн түүний эгч нарын хэлснээр Оливер спортод тийм ч сайн биш, идэвхтэй хүнч байгаагүй. Цэргийн бэлтгэл, дасгал сургуультад ч муу оролцдог байсан. Заримдаа алба хаахад хүнд байна гэж хэлдэг ч казармын амьдралын талаар бараг ярьдаггүй, их дотгошоо хүн байсан юм байна. За ийм даруухан нууцлаг залуу яагаад амиа алдсан юм бол гэдгийг тогтоохын тулд мөрдөгчд түүний сүүлийн өдрүүдийн хөдөлгөөнийг наривчлан шалгаж, Мөрмөлөний казармд өнгөрүүлсэн сүүлийн цагуудыг дахин сэргээхээр оролцсон байна. За эгчийнх нь хэлснээр Оливер алга болохоос өмнө утсаар ярьсан бөгөөд тэрээр надад чөлөө өгсөн. Би эртхэн очноо.
хамтдаа хойд ээжийн төрсөн өдрийг тэмдэглэн үнэхээр гоё болох байхаа гэж маш их догдуулж баяртайгаар хэлсэн байдаг. 1982 оны 9 дугаар сарын 3-ний бүрүү гараг Оливер Мормелоны цэргийн баазаас гарч эгч нар дээр очихоор автостопор буюу зам дээр гараа өргөн явжээ. Гэвч тэр мөчөөс хойш залуу газарт ууссан мэт алга болсон байна. Цаг өнгөрсөөр дүүн ирсэнгүү. Бям гараг өнгөрлөө, нэм гараг өнгөрлөө. Оливероос ямар ч сураг байхгүй. Даваа гарагийн өглөө баазаас нэг эгч рүү нуцтаад Оливер казармдаа эргэж очоогүй. Оргон зайлсан гэж хэлэхэд нь эгч нь маш их гайхаж "Үгүй миний дүү чүлээ авсан байсан. Тэр манайх руу ирэх ёстой байсан. Гэтэл ирээгүй. Одоо хүртэл ямар ч сураггүй байна. Би түүнийг өвдсөн байх, эсвэл чөлөөг нь цуцлсан байх гэж бодсон" гэж хэлсэн байдаг. Үүнээс нэг сарын дараа Оливерийн цогцос олдсон бөгөөд энэ хугацаанд хинч юу ч харж анзаарч мэдээлэггүй юм байна. Мөрдөгчд түүний сүүлийн хөдөлгөөнийг нягтлж үзсэн ч ямар ч тодорхой хариу олоогүй. Хамгийн их хүлээж байсан задлан шинжилгээний хариуч бас тус болоогүй. Үхлийн шалтгаан тодорхой биш хэвээр үлдсэн. Шүүх эмч магадгүй амьсгал боогдож нас барсан байж болохыг дурдсан ч тэрч бас 100% баттай хэлж чадаагүй юм байна. Хэдэн өдрийн дараа мөрдөн шалах ажиллагаа гацсан байдалд орсон тул мөрдөн байцаагчид Мормелоны казарм дахь Оливерийн өрөөг нэгжихэр шийддэг. Тэндээс олдсон зүйл магадгүй алуурчныг олж тогтооход өргөж магадгүй гэж үзсэн юм байна. Түүний өрөөнөөс Оливерийн нэг найзтайгаа харилцсан загтлуудыг олсон бөгөөд тэр хүнийг Жон-Пьер гэдэг байв. Загтлуудаас харахад Оливер түүнтэй хэд хэдэн амралтын өдрийг хамт өнгөрүүлсэн бололтой байсан. Ингээд 35 настай Жон-Пьерийг цагдаа нар удалгүй олж баривчлан байцаахад тэр Оливертэй амралтын үеэр танилцаж хэдэн сарын турш холбоотой байсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ ойрд бол түүнтэй уулзаагүй, түүнээс ямар ч сураггүй байгаа гэж мэдүүлсэн байна. Мөрдөгчд түүнийг нягтлан шалгаж үзэхэд бүх зүйл таарч байсан бөгөөд эцэст нь Жон-Пьер алуурчин биш гэдэг нь тогтоогдсон юм байна. Баримт нотлохоо ховор байсан тул мөрдөн байцаагчид тухайн мужид бүртгэгдсэн с ижигтэй алга бодлолтын хэрэгүүдийг шалгаж үзэхэд Оливерийн үхлээс 1 жилийн өмнө 2 залуу цэрэг яг адилхан байдлаар алга болсон байдаг. 1981 оны 2 дугаар сард 21 настай цэрэг Серж Аве Мали компийн казармд алба хааж байсан юм байна. Тэр чүлээ авч нэг найзаасаа замын уулзуур дээр машинаар хөргүүлсэн байгаа. Найз нь түүнийг машинаас бууж замын хажууд зогсоод эрхий хурууга өргөн автостоп хийж байгааг нь хараад найз нь өөрийнхөө замаар явсан. Харин тэр мөчөөс хойш Серж Авег хинч дахин хараагүй. 1981 оны 8 дугаар сарын 20-нд 20 настай Паскал Сержон казармаас хэдэн найзтайгаа хамт гарсан бөгөөд найзууд нь галт тэргээр явахаар болсон бол Паскал автостопоор явахыг хэлүүд үзсэн байна. Энэ бол түүнийг амьд байхад нь харсан хамгийн сүүлчийн мөч байсан. Ингээд энэ хоёр залуу ямар ч уул мөргүй алга болсон. Гэсэн ч тухайн үед Серж болон Паскалын алга болсон хэрэгт гүнзгий мөрдөн шалгалт явуулаагүй. Учир нь айрмын удирдлага тэднийг зүгээр л цэргээс оргон зайлсан гэж үзсэн байна. Тэр үед жилд 5,000-аас 6,000 орчим цэрэг оргон зайлдаг байсан тул айрмын хувьд энэ бол бараг ердийн үзэгдэл байж. 5,000-аас 6,000 гэдэг нь бол Франц улс даяараа шүү. Тиймээс тэднийг онцгойлон хайх шаардлагагүй гэж үзсэн байна. Гэвч гэр бүлийнхэн нь энэ тайлбарт огт итгээгүй бөгөөд тэдний хүүхдүүдэд ямар нэгэн ноцтой зүйл тохиолдсон гэдэгт итгэлтэй байсан. Тухайн үеийн гэр бүлүүдийн байдлыг төсөөлөхөд ч хэцүү. Тэд өдөр бүр хүлээж ямар нэг мэдээ ирэх болов гэж найдсаар байсан. Айрам руу залгах бүртээ тэд хаалттай хаалгам өргөж заримдаа бүр утсаа шууд таслуулж байсан байгаа. Айрмынхны тэдэнд байнга хэлдэг байсан үгс нь тэр оргон зайлсан. Гэхээс өөр тайлбар, өөр мэдээлэл өгдөг байжээ. Харамсалтай нь Оливерийн цогцос олдсон ч айрмын хандлага бол өөрчлөгдөөгүй. Мөрдөгчд ч Оливерийн аллах болон өмнө нь алга болсон хоёр цэргийн хооронд албан ёсны холбоо байгааг бол нотолж чадахгүй байсан. Мормелонд Оливерийн аллах болон Серж Паскал хоёрын алга болсон хэрэг бүрэн гацаанд орсон байх үед Ремсийн прокурор мөрдөн шалгах хэлцэст өөр нэгэн Патрик Дюбуа гэдэг залуугийн хэргийг шалгуулахыг хүссэн байна. Тэр бас Мормелоны цэргийн ангид татагдсан залуу байсан бөгөөд 3 жилийн өмнө цус сарын баярын дараа мөн л нууцлаг байдлаар алга болсон байна. Патрик бусад алга болсон цэргүүдтэй адил дуугүй, даруухан зантай залуу байж тэр Мормелоны 4-р салаанд алба хааж байсан байна. Тэгээд зул сарын баярын үеэр чөлөө аваад Валансиен хотын ойролцоо амьдардаг гэр бүлийнхэн дээрээ очжээ. Гэвч тэр баярын уур амьсгалд нэг их баярлсан шинжгүй, харин ямар нэг зүйл санаа зовсон мэт харагдаж байсан бөгөөд гэр бүлийнхэн түүнийг нэг л өөр урдын Патрик биш болсон байсныг бол анзаарсан байна.
1980 оны 1-р сарын 1-нд Патрик Валенсиен хотоос Мурмолон дахь казарм руу буцахаар даавараа галт тэрэгний буудал бол хургуулсан байдаг. Галт тэрэгэнд суух мөчөд Патрик гинэт уйлсан нь гэр бүлийнхэнд маш их хачирхалтай санагдсан байна. 3 өдрийн дараа 1980 оны 1-р сарын 4-ний Баасан гаригийн орой Патрик дахин чөлөөгөр гарсан бөгөөд эргэж ирээгүй байна. За түүний өрөөнөөс олдсон ганц баримт бол гэр бүлдээ бичсэн нэг загтал байсан ба тэр загталтаа кино үзэх гэж байгаа тухайга бичсэн байдаг. За гисэн ч Патрик өмнө нь гэр бүлдээ нэг ахлагчтай харилцаа нь муу байгааг хэлж байсан ба тэр нь Патрикийг нэг их таашаадгүй заримдаа бүр доромжлох шахам арцдаг гэж ярьж исэн байна. Ингээд мөрдөгчд тухайн үед Патриктай харилцаж байсан бүх цэргүүд болон ахлагч нарыг байцаасан ч үйл явдлаас хойш олон жил өнгөрсөн байсан тул хүмүүсийн дурсамж, бүдэг, мэдээлэл бол бараг байгаагүй. Үнэндээ олон хүн тэр цэргийн талаар бараг юу ч мэддэггүй. Тэр маш даруухан, дуу муутай байдаг байсан учраас заримдаа хүмүүс түүнийг бараг анзаарч байгаагүй. Зарим нэг өрөөний хамтрагчид нь хүртэл яг хизээ алга болсныг нь ч санахгүй байсан. За ингээд энэ мөрдөн шалгалтч бас амжилтгүй төгсөж 84 оны 8 дугаар сарын 2-нд 3 цэргийн алга болсон хэрэг болон Оливерийн үхлийн хэрэгтэй холбоотой файлууд хаагдсан байна. Тэр үеийн алга бололтын нэг хачирхалтай зүйл нь цэргүүд казармаас гарч автостопоор явдагч дэд зорсон газраа зэж хүрдэггүй. 1985 оны ихэнх үед Оливерийн үхлээс хойш өөр 3 цэрэг дахин алга болсон ч армийн талд чимээгүй байдал ноёрхож мөрдөн байцаагтч ч гэсэн ямар нэг тодорхой ахиц гаргаж чадахгүй байх үед гэр бүлүүд бол үнэхээр цөхрөлд автчихсан. Яг энэ үед дахин шинэ алга бололт гарч ирсэн. Энэ хэргийн мөрдөн шалгалтыг залуу ахмад Жюэл Вэйон хариуцахаар болсон байна. За 85 оны 8 дугаар сарын 23-ны Баасан гарагт Патрис Дэни гэдэг эсхэн онгоцонд дуртай залуу энгийн иргэн автостоп хийж яваад гинт алга болсон байдаг. За тэр Парисаас ирсэн залуу бөгөөд Мурмолоны цэргийн бааз дээр зохион байгуулагдах хуужин хөөргөх туршилтын хөтөлбөрт оролцохоор явж исэн байгаа. Нэг найз нь түүнийг баазын ойролцоо машинаар хүргэж өгсөн бөгөөд үлдсэн замыг нь Патрис автостоп хийж очихоор болсон байна. Гэвч Патрис тэр хуужин хөөргөх арга хэмжээнд хизээч очоогүй. За 48 цаг өнгөрсөн ч Патрисаас ямар ч мэдээ ирээгүй тул ойр дотны хүмүүс нь ямар нэг муу зүйл болсон гэдгийг бол зөнгөөрөө мэдэрч түүний эцэг эхэн тэр даруй Шалун он Шампан хотын цагдаад мэдгдсэн байна. Хэрэг удалгүй Ремсийн мөрдөн шалгах хилцэст шилжсэн бөгөөд энэхүү хэргийг ч мөн шинээр томилогдсон залуу ахмад Жюэл Вэйон хариуцах болжээ. Тэр бол асар их эрчүүчтэй шийдэмгийн офицер байсан. Хүмүүс түүнийг төрөлхийн мөрдөгч гэж хэлдэг байсан бөгөөд сониуч зоригтой заримдаа бүр мөрдөн шалгалтыг урагшлуулахын тулд дээд удирдлагын дүрм журам уламжлалт ёсыг ч эвтгэхээс зүтгүү хүн байжээ. За Ахмад Вэйон энэ хэрэгтэй танилцаад нэг таамаг бол гаргасан байна. Түүний бодлоор Патрисийн алга болсон явдал нь сүүлийн 5 жилийн дотор Мурмолонд болсон бусад алга бололтуудтай зайлшгүй холбоотой байж таарах байсан. За тэр Патрисийн дүр төрхийг хараад шууд л анзаарсан байдаг. За богино нүстэй, биеийн бүтэц нь өмнөх алга болсон залуусынхтай төстэй, дээр нь мөн адил автостоп хийж явсан. За түүний хувьд энэ бүх давхцал бол хэтэрхий олон байлаа. Ингээд Жюэл Вэйон энэ хэргийг маш нухацтай авч үзэн тэр даруй удирдлагатай хандаж өргөн хэмжээний хайгуул эхлүүлэх зөвшөөрөл авсан. Хэрвээ Патрис амьд байвал секунд бүр үнэтэй гэж бодсон байна. Тиймээс асар том ажиллагаа эхлүүлсэн бөгөөд мөрдөгчд Патрис хааны газар уулмөр үлдээсэн эсхийг шалгахын тулд мууж болон хотын захиргаа, эмнэлгүүд, сэтгцийн эмнэлгүүд, шоронгууд, улсын бүх байгууллагуудыг нэг бүрчлэн шалгасан байна. За удалгүй Патрисийн гэр бүл, найз нөхөд сайн дурынхан нэгдэн хайгуулд оролцсон. Мурмолоны цэргийн бааз болон ойр орчмын газрыг метр бүрээр нь самнан 15,000 гаруй гэрч хайсанцаар наасан байдаг. Зарим хүмүүс би түүнийг замын уулзуур дээр харсан байхаа гэх мэтчлэн мэдээлэл өгч байсан ч яг тодорхой баттай зүйл бол олдоогүй. Хэдэн 100,000 гектар газар нэгжээж хаа сайгүй эрен хайх ажиллагаа явуулсан ч Патрисийн ямар ч мөр илрээгүй. За эцэст нь нэг л дүгнэлтээ үйлдсэн нь Патрис Дэни төв зам болон Мурмолоны баазын хооронд хаа нэгтэл алга болсон. За тэгвэл автостоп хийж явдаг залуусыг онолдог энэ хүн хэн байсан бэ? Өмнөх алга бололтуудаас ялгаатай нь Патрисийн хэрэг маш хурдан үндэсний хэмжээний дуйлан бол дэгдээсэн байгаа. За тэр хавийн бүс нутагт ялангуяа Мурмолонд тодорхойгүй байдал хүмүүсийг айдас давтуулж янз бүрийн таамаг, цуурхал, мөрдөн шалгалтаас хурдан тархаж эхэлсэн байна. За Патрис бол цэрэг биш, жирийн иргэн байсан нь
хэвлэл мэдээллийнхэн энэ хэргийг улам дэвргэх шалтгаан болсон. Дээрээс нь тэр шинжлэх ухааны клубын гишүүн байсан тул түүний хамтран ажиллагсад найзууд нь алга болсон хэргийг олон нийтэд байнга ярьж анхаарал татаж байсан. Ингэснээр өмнө нь алга болсон Серж Аве, Паскал Сержон нарын гэр бүлүүдийн олон жилийн турш ярьж байсан зүйл анх удаа олон нийтийн анхааралд орж эхэлсэн байдаг. За ингэж хэвлэл мэдээллийнхний оролцоотойгоор мөрмөлөөний сураггүй алга болсон хүмүүсийн хэрэг гэж нэрлэгдэх томоохон дуулаан бол үүссэн байна. За мөрдөн шалгалт үргэлжилсээр Ахмад Жуэл Вейон айрамд хандаж тухайн бүс нутагт бүртгэгдсэн бүх оргон зайлсан цэргүүдийн хэргийн материалуудыг мөрдөн шалгах багт шилжүүлэхийг хүссэн байна. За энэ судалгаагаар 1980-аас 85 оны хооронд 37 цэрэг оргон зайлсан гэж бүртгэгдсэн байсан байна. Ахмад эднийг нэг бүрчлэн шалгахын тулд 37 мөрдөн шалгах баг байгуулж удалгүй тэдгээр нь 37 хүний 36-ыг нь олсон ч нэг хүн олдоогүй байна. За тэр бол 19 настай Мануэл Карвало байсан. За тэр мөн л мөрмөлөөний 4-р салонд албахааж байсан бөгөөд 3 жилийн өмнө яг адилхан байдлаар алга болсон байдаг. За амралтын өдөр казармаас гарч автостопоор явсан. За түүнээс хойш түүнийг дахин хинч хараагүй. За алга болгосод бүгд автостоп хийж явж байсан. За мөн газар зүйн хувьд ч ижил бүс нутагт болсон нь эдгээр хэрэгүүдийг хооронд нь холбож байв. За мөрдөгчид энэ газрыг бүр мөрмөлөөний гурвалжин гэж нэрлэсэн юм байна. 1986 он мөрмөлөөнд анхны алга бололтоос хойш 6 жил өнгөрсөн байв. Нийтдээ 1 хүн нас барж 5 хүн алга болсон. За эргэлзэх зүйл бараг л үлдээгүй. Энэ бол том хэмжээний цуврал гэмт хэрэг. За өөрөөр хэлбэл бүс нутагт цуврал алуурчин байж магадгүй. Хэрвээ тийм бол тэр хүн дахин довтлох магадлалтай. За гэвч 1980-ад оны ихэнх үед цуврал алуурчин гэдэг ойлголт Францын шүүх, хууль сахиулах байгууллагын хилэнд бараг хэрэглэгддэггүй. Танил бус нэр томьёо байгаа зогсохгүй. Бараг хэлэхэд ч эвгүй үг мэт санагддаг байжээ. Францын мөрдөн шалгах орчинд энэ нь бараг л Америкийн киноноос үүдэлтэй хийсвэр хэтрүүлсэн төсөөлөл мэт бол ойлгогддог байсан учраас ийм таамаг дэвшүүлэхэд асар их зориг шаардлагатай байсан бөгөөд Ахмад Жуэл Вейон бүх баримтыг нэгтгэн хараад энэ бүхэн санамсаргүй давхцал бишээ. Харин нэг хүний үйлдэлсэн, дараалсан гэмт хэрэг байж болзошгүй гэж итгэлтэйгээр бол хэлэхэд хүрсэн юм байна. За ингээд тэр энэ таамаглалынхаа үнэн эсхийг батлахын тулд ямар ч эрсдлээс буцахгүй байхаар бол шийддэг. Хэрэг илрүүлэхийн тулд тэр зарим мөрдөн байцаагчдын шүүмжилдэг бүр хачирхалтай тооцогддог аргуудыг ч ашиглахад бэлэн байсан. Тэр бас өөр нэг санаа гаргасан нь тухайн үед Францад бараг огт хэрэглэгдэж байгаагүй шинэ арга байсан. Хэрв Америкийн нэгдсэн улсад гэмт хэрэгтнүүдийн сэтгэл зүйн профайл гаргахаар гарч ирж эхэлж байгаа бол яагаад Францад үүнийг туршиж болохгүй гэж тэр бол бодсон байна. Ингээд тэр анх удаа мөрдөн шалах ажиллагаанд профайлер өөрөөр хэлбэл гэмт этгээдийн сэтгэл зүйн дүр төрхийг гаргах мэргэжилтэнг оролцуулахаар шийдсэн юм байна. Өнөөдөр ийм арга бол энгийн зүйл мэт санагддаг ч тухайн үед энэ Францын мөрдөн шалгах практикт урд өмнө байгаагүй шинэ алхам байсан бөгөөд Вейон ийхүү гэмт хэргийн мөрдлөгт профайлинг ашигласан анхны мөрдөгчдийн нэг болсон. Тэр энэ ажлыг хийхээр Ремсийн шүүхийн сэтгэл зүйн шинжээч Жон-Люкийг урьсан байна. За тэр эхлээд алуурчныг бус харин хохирогчдыг судлахаас эхэлсэн. Учир нь алга болсон хүмүүсийн нийтлэг шинж чанар бол тодорхой байсан. Тэд бүгд шинээр зэрэгт татагдсан залуу, туршлага багтай. За айрамд дөнгөж хэдхэн сар болж байсан залуус байсан. За тэд гэр бүлээсээ хол, айрмын дэг журам хамааралтай, сул байр суурьтай байсан. Бөгөөд ихэнхдээ амралтаараа гэртээ харахтаа автостоп хийдэг байсан. За Жон-Люк ийм ижил нөхцөл байдалд тулгуурлан нэг дүгнэлтэнд бол хүрсэн байдаг. Тэр хэлэхдээ тэр зорилтод бүлгийг сонгож боломж гармагц товтолдог. За хохирогчид бүгд залуу эрэгтэй цэргүүд байгаа учраас гэмт хэргийн сэтэл нь бэлгийн шинжтэй байх магадлал маш өндрөө гэж үзсэн байна. Гэхдээ шинжээч үүгээр бол зогсоогүй. Түүний бодлоор алуурчин энгийн хүн биш, харин айрмын доторх хүн байх магадлалтай. За дээрэс нь энэ хүн цэргийн шатлалд хангалттай өндөр албан тушаалтай. За өөрийн ажлын цагийн хуваараа байнга тайлагнах шаардлагагүй, харьцангуй чөлөөтэй хөдөлдөг хүн байж болохыг бол онцлсан байна. Тиймээс тэр Вейонд хандан ахлагч нарын зүг анхаарлаа хандуулж үзээрэй. Тэд айрмын шатлалд заримдаа нилээд бие даасан чөлөөтэй хөдөлдөг хүмүүс байдаг шүү. За зарим талаараа бидний систем доторх чөлөөт электронууд гэж хэлж болно гэж зөвлөсөн байна. За ингэснээр мөрдөгчд анх удаа сэжигтний сэтгэл зүйн хүрхтээ болсон бөгөөд тэр нь айрмын хүн ганцаардмал бэлгийн гаж хүсэлтэй
За хүч чадалтай эрхтэй гэж үзсэн байна. За гэвч энэ таамгийг шалгах нь бол маш хэцүү байсан. За учир нь мөрдөгчид одоо армийн доторх байгууллагын хүрээнд одоо мөрдөн шалгалт явуулах хэрэгтэй болсон. Армийн удирдлага эцэст нь хамтран ажиллахыг зөвшөөрч Вэйюн болон түүний багт бүх цэргүүдийг байцаах боломж олгосон юм байна. За мөрдөгчид олон мянган мэдээллийг шалгаж эхэлсэн бөгөөд тэд 1982-оос 1985 оны хооронд алга бололт тэр хугацаанд ямар хүмүүс шилжсэн, шоронд орсон, за эсвэл одоо буцаж ирсэн байж болохыг хүртэл наривчлал нь бол судалдаг. За үүнээс гадна Мөрмөлөн болон ойролцоох газарт амьдардаг 15-аас дээш насны бүх хүмүүсийг бараг нэг бүрчлэн асууж шалгасан бөгөөд нийтдээ 2800 орчим хүнээс одоо мэдээлэл авч цуглуулсан ч мөрдөгчдийн одоо гарт ямар ч бодит нотлохоо орж ирэхгүй байсан. За харин энэ бүх хайлт байцаалтын казарм дотор айдас болон одоо сэтгэл зүйн дарамт үүсгэж эхэлсэн байна. За цэргүүдийн дунд янз бүрийн яриа тархаж, зарим нь одоо хошигнон, зарим нь үнэхээр айж чи тэр алга болсон залуутай адилхан харагдаж байна. Дараагийнх нь чи байх үедээ гэж одоо хүртэл хэлдэг болсон байна. За аажмаар олон хүн нэгэн аимшигтай бодолд авталж эхэлсэн нь бол алуурчин цэргийн бааз дотор байж магадгүй гэсэн бодол. За 1987 оны 4-р сар гэхэд айдас одоо бүрч нэмэгдээж за тэр үед бас 19 настай цэрэг Патрик Гаш сургаггүй алга болсон байна. За яг энэ үед мөрдөн шалгалтын явцыг оронгоор нь эргүүлэх нэг үйл явдал болсон байдаг. За хэний сэжиглээгүй бүр эсэргээрээ бүхний итгэлийг одоо хүлээсэн нэгэн хүн гэнт баривчлагдсан явдал байсан. 87 оны 8 дугаар сард одоо Мөрмөлөний сургаггүй алга болсон хүмүүсийн хэргийг хариуцаж байсан Ахмад Жуэл Вэйюн одоо нэг өдөр Амян хот дахь мөрдөгчдөөс нэгэн дуудлагыг бол хүлээн авсан. За тэдний хэлснээр Мөрмөлөний цэргийн баазаас 100 орчим километрийн зайд нэгэн залуу ирийн цогцос олдсон бөгөөд энэ хэрэг нь одоо Вэйюны сонирхлыг татах ёстой гэж үзсэн юм байна. За учир нь нас барсан хүн автостоп хийж явсан залуу байжээ. За цогцос ойролцоогоор 20 орчим настай залуу байсан ба доош харсан байдалтай. За нэг гар нь нугарч бие нь аль хэдийн одоо ялцралд орж шавж өт авгалдаад одоо идэгжиж эхэлсэн байсан. За мөрдөгчид түүнийг анхааралтай шалгаж үзэхэд одоо хүзүүний орчимд боомлсон тод улмөр, за хүзүүгээр нь татсан олсны гүнзгий ором, мөн хоёр гар дээр нь одоо хөхөрсөн улмөр бол илэрсэн. За хохирогчийг Тревор гэдэг бөгөөд тэр одоо Ирландын иргэн нэгэн аялагч автостопч байсан. Одоо өөрөөр хэлбэл цэрэг биш байсан. Гэсэн ч Амион хотын мөрдөгчид энэ хэрэг одоо Мөрмөлөний алга болсон залуусын хэрэгтэй холбоотой байж магадгүй гэж одоо шууд сэжиглсэн байдаг. За тэдний энэ таамгийг батлах нэг баримт бол Треворын зарим эд зүйлсийг одоо Марн мужийн өмнөд хэсгээс олсон бөгөөд тэр газар нь яг Мөрмөлөний алдарт нөгөө хараал эзэн гурвалжин гэж нэрлэгддэг бүсийн нэг замын ойролцоо бол байсан байна. Задлан шинжилгээний дүүнэлт гарч шинжээчид Треворыг нарийн олсоор боомлж алсан болохыг бол тогтоосон байна. За Треворыг боомлоход хэрэглэсэн аргаар хүн алхад ур чадвар, наривчлал, за хүч зэрэг нь бол яг тохирсон хэмжээнд байх шаардлагатай байдаг. За хэд сул татах юм бол хохирогч амьд үлдэн, за харин хэд хүчтэй татвал олс тасарч болцшгүй. За ийм нарийн тэнцвэртэй хүч хэрэглэсэн нь эмт этгээд одоо бие бэлтрийн хувьд хүчтэй, туршлагатай хүн болохыг илтгэж байсан. Энэ нь Ахмад Вэйюн болон сэтгэл зүйн шинжээч Жон-Люк нарын өмнө нь дэвшүүлсэн таамгийг улам баттгсан. За тэдний үзэж байснаар энэ бүх хэрэгт цэргийн хүн тэр дундаа туршлагатай албан тушаалтан оролцсон байх магадлал өндөр байсан. Гэхдээ зөвхөн боомлсон арга төдийгүй одоо цогцыг нуусан аргач энэ таамгийг бол баталсан байна. Треворын биеийг газар булсан байдал нь энгийн хүний хийж чадах зүйл биш гинэ. За тэр хүнийг одоо бүрэн гүн булшилахын оронд алуурчин газрын хэлбэр дов толгодын өнцөг ашиглан одоо биеийг налуу хэсэгт байрлуулж багахан газар ухаж одоо дээрээс нь шороогоор дарж одоо далдалсан байна. За энэ нь одоо цэргийнхний хэрэгэлдэг арга бөгөөд тэд газар нутгийг хэрхэн ашиглаж богино хугацаанд уул мөргөд далдлахыг сайн мэддэг. За Треворын биеийн бүтээж зам байдлын талаарх мэдээлэл нь өмнө нь алга болсон залуусынхтай бараг ижил байсан бөгөөд профайлерын гаргасан сэтгэл зүйн болон биеийн дүр зурагтай ч одоо таарч байсан. За олсны хэрэглээ, цогцыг нуусан арга, эд зүйлсийг бутанд тарааж нуусан байдал гэх мэт одоо бүх зүйл нэг л хүний гарын үсэг мэт одоо харагдаж байсан байна. За гэвч мөрдөн шалгалтад нэг том бэрхшээл бол гарч ирсэн. За Треворын цогцос олдсон газар Мөрмөлөний харьяалаас өөр бус нутагт одоо байсан тул энэ хэрэг Вэйюны хэлтэст биш одоо өөр мөрдөн шалгах багт шилжсэн юм байна. 1988 оны 8 дугаар сарын 9-нд Треворын цогцос олдсноос яг нэг жилийн дараа хоёр одоо жандарм хөдөө нутагт ердийн эргүүл хийж явхад тэдний анхаарлыг нэгэн герман үйлдвэрлэлийн микроавтобус бол татсан. За
За энэ газар аялал жуулчлалын бүс биш байсан тул машин тэнд зогсож байгааг хараад тэд баг зэрэг сэжиглээж ойртон шалгахаар бол шийддэг. За машины жолооч нь булчин лойг маш чирэг биетэй тамирчин мэт харагдах тэр эрэгтэй сууж байсан. За тэр маш тайван баг юу ч болоогүй мэт харагдаж байсан ч гэсэн жандармууд түүний бичиг баримтыг бол шалгахаар болдог. Тэд түүнээс жолооны үнэмлэх болон иргэний үнэмлэхээ үзүүлэхийг хүсгэд тэр тайвнаар би цэргэн хүн байна гэж хэлээд хөх цагаан улаан өнгийн үндэсний батлан хамгаалахын үнэмлэх гаргаж өгдөг. За түүнийг Пьер Шанал гэх бөгөөд ахлагч цолтой цэргийн албан тушаалтан байв. За жандарм түүний баримтыг шалгаж үзэхэд нэг зүйл шууд анхаарлыг нь бол татсан байдаг. За Пьер Шанал 1977 оноос 86 оны хооронд Мөрмөлөөний цэргийн баазад ажиллаж байсан байдаг. За тэр мөчид мөрдөгчийн толгойд гинэд Мөрмөлөөний орчимд автостоп хийдэг залуусыг ангуучлагдаг цэргийн хүн энэ байж магадгүй гэсэн бодол орж ирсэн байгаа. Гэтэл яг тэр үед микроавтобусны арт талаас сэжигтэй чимээ бол сонсогддог. За жандармууд Пьер Шаналд хандан машины хаалгыг бол нээхийг тушаадсан. За хаалга нээгдэхэд машины арт талд нэгэн залуу гар хөл хүзүүгээрээ гинжээр хүлэгдчихсэн байж идэг. За жандармуудын нүдэнд илэрсэн дүр зураг нь яг л эрүүдэн шүүх өрөөмэд машины дотор талд янз бүрийн олс, гинж, уяа, хэрэгсэл, хүний хөдөлгөөнгүй барих зориулттай бол олон зүйл бол байсан. За тэд залууг суллахад тэр шууд л өвдөг дээрээс өхрөн унаж жандармууд руу англиар тэр намайг алах гэж байна гэж хашгирсан байна. За энэ бүхэн яг л аимшигын киноны нэг хэсэг мэт бол харагдчихсэн гэдэг. За тиймээс жандармууд тэр дор нь Пьер болон аврагдсан залууг хилцэст авчирч байцаагаар болсон байна. За хилцээр авчирсны дараа залууг тайвшруулж мэдүүлэг авсан байна. За тэр бол Унгарын иргэн бөгөөд 20 настай, түүний нэрийг Плаз гэдэг. За тэр мөрдөгчдөд бүх зүйлийг ярьж эхэлсэн байна. Плаз Францын өмнөд хэсэг рүү амралтаар явах гэж автостоп хийж байсан бөгөөд 88 оны 8 дугаар сарын 8-ны орой Савон-Эль-Луаг мужидах Шалом Нордын хурдны замын төлбөрийн хаалганы орчимд машин хүлээгээд зогсож байсан юм байна. За оройн 21 цаг орчимд нэг микроавтобус зогсож жолооч нь түүнийг суухыг санал болгосон байна. Эхэндээ бүх зүйл хэвээ мэт санагдсан ч удалгүй жолоочийн зан авир нэг хачирхалтай болж эхэлсэн байна. За тэр удалгүй хурдны замаас гарч нэгэн эзгүй газарт ирээд жолооч замаа алдсан мэт зүүлж машиныг замын хажуу зогсоогоод газрын зураг хайж байгаа мэт байсан байна. Жолооч машины арт талаас гинэд Плаз руу дайрч оосор ашиглан хоолойг нь бооход Плаз түүнтэй тэмцэлсэн ч эсэргүүцэх ямар ч боломжгүй байсан байна. За хэдхэн секундын дотор тэр хөдөлж чадахгүй болтлоо даруулж машины арт талд гар хөл хүзүүгээрээ уяатай байдалтай хүлэгдсэн юм байна. За ингээд түүний хувьд жинхэнэ хар дарсан зүүд бол эхэлсэн. Тэр шөнө Пьер Плазыг олон удаа хүчиндээж бэлгийн хүчирхийлэлд албатан оролцуулж машинд байсан олон төрлийн секс хэрэгслийг ашиглан түүнийг доромжилж хүчээр гар хангалах хийлгэж бүрчлэг хүртэл хийсэн байгаа. За энэ аимшигт эрүүшүүлэлт бараг 20 цаг үргэлжилсэн бөгөөд Плаз энэ микроавтобусанд өгөх юм байна л гэсэн бодол толгойд нь эргэлдэж байсан байна. Тэр мөрдөгчдөд Пьер Шаналын байдлыг дүрслэхдээ тэр хүн бол үнэхээр галзуу мэт харагдчихсан. Нүд нь ингээд бүлтийгөөд амьсгаан хурдсаад яг л галзуурсан мэт эсвэл мандзуурсан ч байж магадгүй гэж мэдүүлсэн байгаа. Мөрдөгчдийн харж байгаагаар Пьер энэ бүхнийг санамсаргүйгээр анх удаа хийсэн хүн биш бол байсан. За тэр аль хэдийн олон удаа ийм зүйл хийж байсан нь бол илт харагддаг. За мөрдөгчд өөр нэг өрөөнд ахлагч Пьер Шаналыг байцааж байв. Тэр бол гайхалтай, тайван, бүр хитрхи, өөртөө итгэлтэй харагдаж байсан бөгөөд түүний ярьсан хувилбар Плазын мэдүүлгээс огт өөр байсан. Тэр автостоп хийж байсан залууг машиндаа суулгасан бөгөөд замд явж байхдаа залуугийн гуйн дээр гараа тавихад Плаз татгал заагүй харин ч сонирхож байгаагаа илэрхийлсэн мэт дохио өгсөн тул тэр хоёрын хооронд байгалийн жамаар эротик тоглоом өрнөсөн гэж мөрдөгчдийн асуултанд огт сандарсан шинжгүй тайлбарлаж, за Пьер Плазыг хүчирхийлсэн гэдгээ эрс ницааж байцаалтын туршид энэ байр суурнаасаа бол огт ухраагүй. За гэвч удалгүй хийгдсэн эмнэлгийн шинжилгээ Плазыг үнэхээр бэлгийн хүчирхийлэлд өртсөн болохыг бол баталсан байна. За энэ мөчөөс эхлэн Пьер Мөрмөлөөний сургагүй алга болсон хүмүүсийн хэргийн гол сэжигтэн болсон. 88 оны 8 дугаар сарын 9-нд Пьер албан ёсоор хоригдож түүнийг хүчингийн хэрэг хууль бусаар хорих садар самун үйлдэл хийсэн гэх үндслээр яллагдагчаар татсан байна.
Гэвч энэ мэдээ одоо армийн хүрээнд үнэхээр хүнд болж цохилдулсан. За учир нь олон хүн ийм сахилах бацтай үлгэр жишээ офицерыг одоо цуврал алуурчин байж магадгүй гэж хизээж бол төсөөлж байгаагүй. Тэгвэл энэ хүн үнэхээр хэн байсан бэ? Тэр хүйтэн цэнхэр харцсны одоо цаана ямар хүн нуугдаж байсан бэ? За үүнийг ойлгохын тулд түүний одоо хүүхэд нас руу буцаж очих хэрэгтэй. За Пьер Шанал 1946 онд Сантитиан хотын ойролцоох нэгэн фермд төрсөн юм байна. За тэр 17 хүүхэдтэй гэр бүлийн 5 дахь хүүхэд нь байсан. За түүний хүүхэд нас ядуу, зүдүү, аз жаргалгүй бол өнгөрсөн, аав нь архинд донтсон, байнга хүчирхийлэл гаргадаг одоо хүн байсан бөгөөд олсон бүх мөнгөө бол архинд зарцуулдаг байжээ. Тэр ч бүхэл одоо фермийнхаа одоо материал, бүтээгдэхүүнүүдийг бол хүртэл нууцаар зарж олсон мөнгөөрөө архи уудаг байсан байна. За ийм орчноос одоо түрхэнж болов зүхтах цорын гонц арга нь Пьерийн мөрөөдөл нь байсан. Тэр фермийнхаа арын цэцэрлэгт ганцаараа сууж тэнгэрт нисэх онгоцнуудыг ширтэн нэг өдөр нисгэж болно гэж мөрөөддөг байжээ. За гэвч одоо өсвөр насндаа тэр нисгэж болох чадвар өөрт нь байхыг бол ойлгосон байдаг. Ингээд түүнд нэг л зориг үйлдсэн нь энэ гэрээс аль болох хурдан явах. Ингээд тэр хуурай замын зэрэгт элссэн юм байна. За айрамд орсон залуу Пьер маш хурдан одоо ахлагч болсон ба айрам түүний хувьд зүгээр нэг ажил биш харин одоо бараг 2 дахь гэр бүл нь болсон байна. Тэр ердөө 10 метр квадрат жижиг өрөөнд амьдарч бүх цаг хугацаагаа албандаа олж зориулдаг байсан. Түүний нэг хамтран ажиллагч нь түүнийг харахад яг л ямар ч үед ажиллагаанд явхад бэлэн цэрэг шиг санагддаг байсан гэж дурсан ярьсан байдаг. За 1985 онд Ливаны дайнд одоо үзүүлсэн гавьяаныхаа төлөө Пьер шагнагдсан бөгөөд хамтран ажиллагсад нь түүнийг сахилах бацтай, эмх цэгцтэй одоо офицер гэж өндрөөр бол үнэлдэг байсан байна. За албанаас гадна тэр шүхрийн спортыг үнэхээр их сонирхдог байж, за тэр мөрмөлөөний шүхрийн клубт иргэдэд зааварлагч одоо хийдэг байсан бөгөөд энэ нь түүний бараг ганц хобби байсан байна. За тэнд ч мөн адил хүмүүс түүнийг маш өндрөөр үнэлдэг байсан. За тэр 2000 гаруй удаа өсөрсөн чадварлаг туршлагатай шүхэрчин гэж тооцогддог байсан бөгөөд олон хүн одоо түүнийг мэрэгжлийн найдвартай багш гэж үздэг байжээ. Гэвч казарамд ч шүхрийн клубт ч Пьер одоо хувийн амьдрал болон хайрын харилцааныхаа талаар баг юу ч ярьдаггүй, хүмүүстэй одоо ийдэг харцдаг байсан ч хизээч хин нэгнийг өөртөө хит ойртуулдаггүй, за тодорхой нэг хийл хязгаар тавьдаг нууцлаг хүн байсан байгаа. Гэвч 1970-ад оны сүүлээр Мөрмөлөөний шүхрийн одоо клубын нэгэн гишүүн Жан-Пол тэр үед одоо Пьер болон нэгэн залуу эмэгтэй шүхэрчний хооронд болзоо маягийн харилцаа үүсэж байгааг бол анзаарсан байна. За Пьер тэр бүсгүйд маш анхааралтай ханддаг, үргэлж тусалж дэмждэг. Тэр бүсгүйтэй ресторанд хооллож, хамт газар зугаалж, хамтдаа одоо нэлээд цагийг өнгөрөөдөг байсан байгаа. За гэвч энэ харилцаа нь өрдөө 1 жилийн дараа гэнэт дууссан бөгөөд түүнээс хойш хинч Пьерийг хин нэгэнтэй дахин одоо хайр дурлалын холбоо үүсгэж байгааг хараагүй. Тиймээс түүний одоо биеийн амьдрал баг одоо хинч ч ойлгомжгүй бүрэн нууц хэвээрээ бол үлдсэн. Түүнийг мэддэг хүмүүсийн нүдэнд Пьер бол ганцаардмал дотгошоогоо одоо хатуу сахилах баттай хүн байсан байна. За түүний нэг хамтран одоо ажиллагч нь тэр үед бид Пьер ийм аюултай сэтгцийн өвчтөе хүн гэж огт бодож байгаагүй. Хэрвээ одоо 4-р салаанд хин нэгнийг сэжиглэх хэрэг гарсан бол Пьер бол хамгийн сүүлд нэрэн гарах хүн байсан гэж дурсан ярьсан байна. За түүний найзуудын олонхот нь бол Пьерийг сурал алуурчны дүрээр олж харахад хэцүү байсан бол хэвлэл мэдээлэл түүнийг 8 хүний амийг хөнөөсөн байж болзошгүй сурал алуурчин гэж бичээж хүмүүсийн ихэнх нь одоо Пьерт аль хэдийн буруутан гэсэн одоо дүгнэлт хийж гисэн, зарим хүмүүс бүр тэр хүнийг харахад л ийм хэрэг хийх хүн шиг санагддаг гэж хэлж бараг бүх хүн Пьер бол Мөрмөлөөний одоо алуурчин гэж итгэж эхэлсэн байна. За баривчлагцнаас хойш Пьер Мөрмөлөөний алга болсон хүмүүсийн гол сэжигтэн болсон тул Ахмад Вэйон байцаалтаа тэр дорн хэргийг хүлээлгэх биш, харин түүнийг ямар хүн болох, ямар сэтгэл зүйтэй хүн болохыг ойлгох үүднээс маш энгийн асуултуудыг бол тавьсан байна. За эдгээр асуултад Пьер эхэндээ тайван хариулж байсан ч зарим үед эргэлзээж хариулахдаа илүү болгоомжтой болж эхэлсэн байна. За энэ байцаалтын дараа Ахмад Вэйон дотроо бол одоо Пьер буруутай байна гэсэн одоо бат итгэлтэй болсон байна. За ингээд тэд одоо Пьерийн эзэмшилд байсан бүх зүйлийг нэг бүрчлэн шалгаж түүний биед байсан зүйлс, микроавтобус, одоо доторх эд зүйлс, казарм дах өрөөнд нь одоо байсан бүхнийг бол шалгасан байна. За шалгалтын явцад тэд Оос руу за бэлгийн харилцаанд ашигладаг хэрэгслүүд, мөн порно, кассет болон сэтгүүлүүдийг бол олсон байдаг. За гэхдээ хамгийн их анхаарал татсан зүйл бол олон тооны эрэгтэй
одоо дотор хувцас байсан бөгөөд тэдгээрийн хэмжээ нь одоо Пьерийнхтэй огт таарахгүй бүр янз бүрийн хэмжээтэй байсан байдаг. За эдгээр олдууруудаас нэг зүйл мөрдөгчдийн анхаарлыг онцгой татсан нэгэн видео касет байсан. Одоо маш чанар муутай бичлэг байсан. За тэр бичлэг дээр маш олон бичлэгийн одоо хэсэг холилдсон одоо бөгөөд зарим хэсэгт нь гей порно киноны тасархай хэсгүүд, зарим хэсэгт нь одоо Вердон хотод болсон цэргийн жагсаалын дүрс бичлэг. За харин дараагийнх нь хэсгүүдэд бол тэр нүцгэн одоо байдалтайгаар өөрийгөө битсэн одоо бичлэгүүд бол байсан. За мөрдөгчдийн хувьд энэ бичлэг нь Пьерийн сэтгэл зүйн ертөнц рүү өнгөх цонх мэт санагдсан ба нөгөө үлгэр жишээ өөгүй одоо цэргийн дүр гинэт нурж түүний оронд илүү харанхуй гаж таалагдал гарч ирсэн. Шинжээчид энэ бүхнийг хараад Пьерийн бэлгийн харилцаа хүсэл нь одоо садист шинжтэй, өөрөөр хэлбэл бусдыг доромжлох, хүнийг ямар нэг зүйл мэт харьцах хандлагатай гэж бол дүгнсэн байна. За мөн микроавтобуснаас олон зуун ширхэг үүснээс бол олдсон бөгөөд мөрдөгчд бүгдийг нь цуглуулж шинжилгээнд одоо явуулсан ба эдгээр шинжилгээний хариу одоо магадгүй мөрмөлөөний нууцыг тайлах дараагийн чухал түлхүүр болох ёстой байсан. Римсийн мөрдөн шалгах хэлцэст мөрдөгчд Пьертэй хамт албахааж байсан бүх цэргүүдийг ээлж дараалан байцааж эхэлсэн бөгөөд нэг нэгээрээ өмнө нь одоо хэлээгүй олон зүйлийг бол ил болгосон байна. За тэдний ярьснаар Пьер бол туйлын дарангуй хатуу хүн байсан бөгөөд ялангуяа одоо өөрийг нь эсэргүүцэж чаддгүй сүүл одоо хамгийн сул дорой цэргүүдийг онилдог байж. За гэр бүлийн асуудалтай армийн дэг журамд одоо дасаж чадахгүй бусдаас тусгаарлагдсан залуусыг сонгон авч тэднийг одоо байнга шийтгэж сэтгэл зүйн дарамтанд оруулдаг байсан тухай олон цэргүүд бол ярьсан байна. За зарим цэргүүд одоо бүр Пьер шүгшүүрийн өрөөнд байнга гинт орж ирдэг, эсвэл хүмүүс хувцаа тайлж одоо байх үед нь гинт тушаал өгөхөөр орж ирдэг нь тэдэнд бас сэжигтэй эвгүй санагддаг байсан гэсэн ярьсан байна. За мөрдөгчд одоо мөн шүүхийн сэтгцийн одоо шинжээчдийн дүгнэлтийг анхааралтай судалсан бөгөөд тэдний гаргасан үнэлгээч мөн адил сэтгэл түгшээсэн байсан. За шинжээчдийн үзэж байгаагаар Пьер бол аюултай хүн бөгөөд түүний зан чанар зөвхөн хүчингийн хэрэгээр зогсохгүй. За нөхцөл байдал тохирох юм бол хүн алах хүртэл одоо нөхцөлд хүрч болзошгүй гэж дүгнсэн байна. За ингэснээр Пьер үнэхээр Ахмад Жюэль Вернид хамаглаж байсан алуурчны профайлтай ихэнх талаараа бол таарч байсан. За гэвч мөрдөгчдийн өмнө нэг том асуудал хэвээр үлдсэн тэдэнд түүнийг буруутай гэдгийг батлах шууд нотлохоо бол ерөөсөө байгаагүй. За удалгүй одоо шинжилгээний ДНХ-гийн хариу гарсан ба микроавтобуснаас олдсон өснүүд 6 өөр хүнийх болох нь бол тогтоогдсон байна. Гэвч тухайн үед ДНХ-гийн технологи дөнгөж хөгжиж байсан учраас эдгээр үс носнууд бол яг хийнийх болохыг тодорхойлох боломж бараг байгаагүй. За гэвч Ахмад Вейн бол бууж өгөхийг хүсээгүй алга бололт гарсан өдөр бүр Пьер хата хаана байсан болохыг бол тогтоохоор шийдсэн. За ингээд мөрдөгчд Пьер тухайн үед шатхуун хийлгсэн, мөнгө авсан, эсвэл дэлгүүрээс одоо юм худалдаж авсан баримтуудыг олж тэдгээр газруудад нь алга бололт болсон газраас ойрхон байсныг бол тогтоосон байна. За тэгэхээр Пьер 5 одоо алга бололтын үед Мурмулан хотод байсан нь батлагдсан, харин үлдсэн 2 тохиолдолд түүний тэнд байсан байх магадлал бол маш өндөр байв. Энэ мэдээлэлд үндэслэн 89 оны 3 дугаар сарын 17-нд Ахмад Вейн одоо Пьер Шаналыг дахин байцаахаар бол шийддэг. За гэвч материаллог нотлохоо хангалтгүй байсан учраас мөрдөгчдийн цорын ганц найдвар бол түүний амнаас одоо үг унах явдал байсан. За гэвч Пьер бол энгийн хүн биш байсан. Тэр командо сургалт буюу одоо цэргийн маш хатуу өндөр ачаалттай тусгай бэлтгэл сургуультад одоо хийдэг дарамтыг хэрхэн тэсвэрлэхийг маш сайн мэддэг нэгэн байсан учраас байцаалтын өрөөнд тэр мөрдөгчдийн одоо бүх оролдлогыг даван гарч чадчихсан. За 48 цагийн турш үргэлжилсэн байцаалтын дараа Пьер ямар ч одоо хэрэгээ хүлээгээгүй тул мөрдөн шалгалт дахин гацсан байдалд орсон. За Ахмад Вейн Парис руу одоо өөр ажил томилогдсон учраас Мөрмөлөөний нууцыг одоо бүрэн тайлж амжилгүй одоо энэ хэргийг орхихоос өөр аргагүй болсон юм байна. За үүнтэй зэрэгцээд Унгарын автостопчин Плазиг одоо хүчирхийлсэн хэргийн шүүх хурал эхлэх гэж байсан бөгөөд олон хүн одоо шүүхийн үеэр Пьер Шанал ямар нэгэн одоо шин зүйл хэлэх үү, түүний үг одоо Мөрмөлөөний сургаггүй алга болсон залуусын хэрэгт шин гэрэл тусгах болов уу гэсэн асуултуудыг бол тавьж исэн. За ингээд 90 оны 10 дугаар сарын 23-нд Плазийн хүчингийн хэрэгээс 2 жилийн дараа шүүх хурал эхэлсэн байна. Хэдийгээр шүүх хурал албан ёсоор Унгарын автостопчин Плазиг одоо хүчинцэн хэрэг дээр төвлөрөх ёстой байсан ч бодит байдал дээр энэ нь одоо бараг Мөрмөлөөний сургаггүй болсон залуусын шүүх хурал шиг болж хувирсан байна.
Хүмүүс шүүх танхимд Плазийг хүчинсэн хүнийг харахаар биш, харин олон жилийн турш Францыг цочирдуулсан Мөрмөлөний алга болсон залуусын алуурчин гэж сэжиглэгдэж байсан хүнийг харахаар бол ирсэн байдаг. За танхимд мөн Мөрмөлөнд алга болсон залуусын гэр бүлийнхэн ирсэн байсан бөгөөд тэд Пьер Шанал энэ боломжийг ашиглан үннээ хийлж олон жилийн турш тэднийг шаналгаж ирсэн нууцыг тайлна гэж бол дотроо найзтгаж байсан. За эцэг эхчүүдийн хүсэж байсан зүйл ердөө ганцхан манай хүүхдэд юу тохиолдсон бэ гэсэн асуултын хариу авах байсан. За шүүх хурал эхэлсэн эхний өдөр Пьер Шанал өөрийн хувилбарыг одоо тайлбарлсан боловч түүний ярьж байгаа байдал олон хүнийг бол гайхшруулсан. Түүний үгс нь одоо маш хүүтэн, тооцоотой, бараг л одоо мэс заслын тайлбар хийж байгаа юм шиг одоо тийм санагдсан байгаа. Ямар ч сэтгэл хөдлөлгүй. За тэр урдын адил байр сураа өөрчлөөгүй, Плазтай болсон одоо зүйл бол харилцан зөвшөөрсөн бэлгийн харилцаа байсан гэж бол мэдэгдсэн. За Пьер болон одоо өмгөөлөгч нь энэ явдлыг буруугаар ойлгогдсон гомосексуал тоглоом болгон харагдуулахыг оролдож, Плазыг ижил хөөстөн байсан мэт ойлгуулахыг одоо хичээж байсан. За харин Плаз шүүхийн туршид дахин одоо өөрийгөө ижил хөөстөн биш, харин хүчингийн хэргийн одоо хохирогч гэдгээ батлах шаардлагатай болсон байна. За шүүх хурлын хамгийн хүнд мөчүүдийн нэг нь Пьер Шанал өөрөө бичиж авсан Плазыг одоо хүчинжиж байгаа видео бичлэгийг бол танхимд үзүүлсэн үе байсан. За ердөө 1 минут 50 секунд үргэлжлэх одоо энэ бичлэг одоо маш харгас дэвчгийн аргагүй байсан бөгөөд одоо Мөрмөлөний сураггүй алга болсон залуусын гэр бүлүүдэд жинхэнэ хар дарсан зүйт мэт одоо санагдсан. За тэдний зарим нь одоо өөрсдийн хүүхдүүд ийм аимшигтэй зүйлд өртсөн байж магадгүй гэж хэмээн одоо төсөөлж исэн байна. За 2 өдрийн турш үргэлжилсэн шүүх хурлын дараа Пьер Шанал 10 жилийн хорхол сонссон. 1995 оны 6 дугаар сарын 19-нд Мөрмөлөний алга болсон хүмүүсийн хэрэг гацсан хэвээрээ. Гэтэл гинт одоо бүгдийг зочирдуулсан нэг үйл явдал болсон нь Пьер Шанал хугацаанаасаа эрт суллагдаж батлан даалтаар гарч ирсэн. Суллагдсан Пьер одоо Сант-Этьен хотын ойролцоо амьдардаг эгчиндээ очиж амьдрах болсон бөгөөд өдөр бүр цагдаагийн хилцээр очиж бүртгүүлэх үүрэгтэй байв. За хэдийгээр тэр хууль ёсоор эрх чөлөөтэй болсон ч хэвлэл мэдээллийнхэн түүнийг байнга мөрдөж хаа явсан газарт нь одоо камер гэрэл зурагчид дагаж байв. 1997 оны 4-р сард Мөрмөлөний сураггүй болсон хүмүүсийн хэрэгт шинэ мөрдөн байцаагт шүүгч бол томилогдож, Мөрмөлөний хэрэгт холбогдсон олон зуун одоо ширхэг үс нуусын баримтыг бол дахин гаргаж ирж дахин шинжилгээнд бол өгсөн байдаг. Машинаас олдсон үснүүдийн одоо ДНХ-ний хариу нь 3 алга болсон хүн одоо Пьер Шаналын микроавтобусанд орж байсан нь бол тогтоогдсон. За тэд бол Тревор, Патрик Гаш, Патрис Дэни байсан. За харин бусад 5 хэрэг нь нотлох баримт хангалтгүй гэж үзэн хэргийг хэрэгсэхгүй болгосон юм байна. Ингээд Пьер Шаналыг Марн Мужийн эрүүгийн шүүхэд шилжүүлж 3 хүнийг хулгайлж, хорж хөнөөсөн хэрэгт буруутган шүүхээр шийдсэн байна. За ингээд 2003 оны одоо 5 дугаар сарын 13-нд Пьер Шаналын шүүх хурал Ремсийн эрүүгийн шүүхэд бол эхэлсэн байна. Гэвч бүх хүн шүүх танхимд Пьер Шаналыг хүлээж байхад гинт нэгэн ачаархалтай үйл бодол болдгоо. За шүүх хурал эхлэхээс өмнө Пьер Шанал их хэмжээний нойрны эм ууж амиа хорлохыг бол оролдсон байна. За ингээд шүүх хурал 5 сараар хойшлогдож 2003 оны 10 дугаар сарын 14-нд шүүх хурал дахин эхлэхээр товлогдсон байсан шүүх хурлын өмнө дахин нэг гинт явдал болдог. За Пьер Шанал энэ удаа өлсгөлн зарласан байсан бөгөөд бие нь одоо маш сул дорой байсан учраас шүүх танхимд ирж чадахгүй байсан. За гэсэн ч энэ удаа шүүх хурал түүнийг байхгүйгээр үргэлжлүүлэх шийдвэр гаргасан байна. Шүүх хурлын дараа орой бүр одоо өмгөөлөгч нь Ремсийн эмнэлэг төвчж байсан Пьер Шанал дээр очиж тэр одоо өдөр шүүхэд юу болсон тухай тайлгнадаг байсан байгаа. Пьер маш сул дорой болсон байсан ч нэг орой одоо тэр өмгөөлөгчдөө надад хоол авчирч өгөөч гэж хүссэн байна. Пьер өмгөөлөгчийг одоо явахт нь түүнд надад хийсэн бүхний чинь төлөө талархлаа илэрхийлж байна гэд түүнтэй гарга барьсан байна. Шөнө 2 цагийн үед Пьер Шанал сахлын хутгаар одоо өөрийн гуйны артерийг зүсэж амиа хорлсон байдаг. Пьер Шаналын үхэлтэй хамт Мөрмөлөний сураггүй болсон хүмүүсийн хэрэгт холбогдох төрийн яллах ажиллагаа одоо бүр мөсөнд дуусгар болсон. Шүүх хурал хизээж бүрэн явагдаагүй бөгөөд хуулийн дагуу Пьер Шанал буруугүй тооцогдсон байдалтаар нас барсан. Гэсэн ч өнөөдрийг хүртэл олон асуулт хариултгүй хэвээр үлдсэн байна. Пьер Шанал үнэхээр ганцаараа үйлддэг цуврал алуурчин байсан уу? Эсвэл Мөрмөлөний нууцын цаана өөр хараахан илрээгүй үнэн нуугдаж байгаа юу? Эсвэл одоо тэр ганцаараа биш хамсаатантай байсан уу? Тэр үнэхээр 8 хүний амийг хөнөөсөн хүн байсан уу? Эсвэл түүний хохирогчдын тав үнээс ч илүү байж болох уу? Пьер Шаналыг нас барснаас хойш
энэ хэрэгтэй холбоотой таамаг, цуурхал тасраагүй байсан. За интернет форумууд дээр одоо хүмүүс янз бүрийн онол дэвшүүлсээр байсан бөгөөд зарим нь бүр Пьер Шаналыг ганцаараа энэ бүхнийг хийгээгүй. Одоо харин найрмын бусад ахлах албан тушаалтнуудтай хамтран ажилласан байж магадгүй гэж бол бичиж байсан. Зарим хүмүүс хэлэхдээ Пьер шиг зан чанартай хүнийг олон жилийн турш хэн ч анзаараагүй байх нь бараг боломжгүй. Тиймээс түүнийг хамгаалж нуун дарагдуулсан хүмүүс байсан байж магадгүй гэж таамаглаж исэн. За хэрвээ армийн удирдлага ийм олон алга болтын үед хүчтэй арга хэмжээ аваагүй бол энэ нь дээд тушаалтнуудын дунд нэг төрлийн нууц тохиролцоо байсан байж магадгүй гэсэн суурхалж бас гарч ирсэн байна. За Пьер Шанал баригдсны дараа Мурмулоны олон ахлах офицерууд өөр казарм руу одоо тараагдан шилжүүлэгдсэн явдал их хачиргалтай гэж үзсэн ч байсан байна. Гэвч эдгээр бүх сонирхол татам онолууд хизээч бол нотлогдоогүй. За мөрдөгчд харин өөр бодолтой байсан. Тэдний үзэж байгаагаар Пьер шиг одоо төрлийн цуврал алуурчин өөр хин нэгэнд үйлчлэхгүй, өөрийн ертөнцид өөрөө л хаан байдаг. Тиймээс тэр бусдтай хамтран ажиллах магадлал маш бага гэж тэд үзэж исэн юм байна. За гэвч Пьер нас барсны дараа нэг том асуулт хиймээр үлдсэн түүний хохирогчд үнэхээр хэд байсан бэ? За өнөөдөр Мурмулоны тосхны оршин суугчид энэ түүхийг одоо мартахыг хичээдэг. Гэвч алга болсон залуусын гэр бүлүүдийн хувьд булшлах цогцсорч өгөө одоо үед жинхэнэ гашууд дуусна гэж байдаггүй. За хэрв тэр амьд байсан бол шүүх түүнийг буруутай гэж тогтоох байсан болов. Та нар юу гэж бодож байгаагаа бусдтайгаа хуваалцсангаа лайк болон сабскрайб дараарай. Ингээд дараагийн бичлэгээрээ уулзтлаа. Түр баяртай.